Эрүүл мэнд. Эрүүл мэнд. Төвөнхийн суурга. Таны хоолойд юм тэгэлсэн мэт мэдрэмж төрж, хоолойгоо дахин засмаар болдгоо. Хэрвээ танд ийм мэдрэмж төрдөг бол төвөнхийн суурга хэмээх өвчтөй байж болзошгүй. Учир нь төвөнхийн суурга өвчний ихэнх шинж тэмдэг нь хоолой, залгуур эмгээр илэрдэг тул хүмүүс андуурх нь олонтой. Ингээд та бүхнийг анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч Цэнцрүнтэй уулзуулъя. Рефлюкс ларингит буюу төвөнх залгуурын суурга. Энэхүү эмгийн тухай ярихын өмнө төвөнхийн бүтэц үүргийн тухай бас товчхон тайлбарлая. Төвөнх нь хүний хүзүүний өмнө хэсэгт улаан хоолойн урд зэрэгцээ оршдог, мөгөөрсөө хоолойн эхлэл хэсэг бөгөөд амьсгалд оролцохоос гадна дуу гаргадаг хос үүрэгтэй хэрэгтэй. Бүтэцийн хувьд хэд хэдэн мөгөөрс, булчин, холбоос зайнаас бүрдэж дээрх үйл ажиллагаагаа хэвээ явуулж идэг. Өөрөөр хэлэх юм бол амьсгалдаг, ярьдаг, дуулдаг хоолой нь төвөнх байх нь үүнтэй зэрэгцээ иддэг, уудаг, залгидаг улаан хоолой байрладаг байх нэ. Төвөнхийн эмгийн үед нэлээд олон төрлийн зовиорууд илэрдэг. Нэгдүгээрт дуу суух, дуу сулдах, дуу сааралдах, цуцах гэх мэт дуу хоолойн өнгөтэй холбоотой зовиорууд. Хоёрдугаарт хоолой засах, цэр хуралдах, хоолойд гадны бэгт байгаа мэдрэмж төрөх, залгилт дахин хиймээр болох, хоолойд юм тэглээд байгаа юм шиг болох гэх мэт залгихад хүндрэлтэй, залгилттай холбоотой зовиорууд. Гуравдугаарт хоолой сэрвгэн чаниах, тодорхой хугацаагаар, их бага хугацаагаар хоол ундандаа гахад цацах, цээж хорсох, эсгэлэн хашуунаар гуйлгах, амьсгал эвгүй үнэртэй болох, бүр бачуурах, хягтнах зэрэг сөөргөний үед илэрх шинж тэмдгүүд байхаас гадна төвөнхийн бүр хүнд эмгийн үед, тухайлах юм бол хавдрын үед төвөнхийн проектцод овгор үсгүр гарах, биеийн жаалдагдах, турж эцэх гэх мэт зовиорууд илэрч болдгоо. Тэгэхээр эдгээрээс төвөнхийн сөөргөний үеийн зовиор, төвөнхийн сөөргө гэж юу болох талаар дэлгэрэнгүй ярья. Төвөнхийн сөөргөг ярихын өмнө хотоод улаан хоолойн сөөргөг ярих ёстой. Учир нь хотоод улаан хоолойн сөөргөтэй хүмүүст л төвөнхийн сөөргө хавсарч тохиолдож байгаа юм. Тэгэхээр улаан хоолойн дээд түнэгч булчин гэж залгих үед агаар орохоос сэргийлэх, залгисан үед буцаж залхихаа сэргийлэх тийм хөнөгч булчин байдаг. Энэхүү булчин нь яадаг вэ гэхээр хоол залгих үед нээгдээд залгисан хойно хаагдж идэг энэхүү булчингийн үйл ажиллагааны хямралаас, бактерийн тэнцвэргүй байдлаас, буруу зуршлаас, хүнсний хүнс тэжээлийн байдлын зохицолтолгооноос, тэгээд стресс бухимдал, өрцний эвэрхий, ходоодны хүчил багадалт, зарим нэг ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хотоод улаан хоолойн сөөргө үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хотоод улаан хоолойн сөөргөтэй хүмүүст ходоодны хүчилттэй холилдсон хоол тэжээлийн зүйл, ялангуяа энэхүү ходоодны хүчилт байдаг тэр пепсин гэж ферменттэй холилдсон ходоодны агуулмж гэдэгт нь ходоодны хүчил, хоол тэжээлийн зүйл, цус нойр булчирхайн фермент зэрэг энэ агуулмж нь ходоодны дээд доод хөнөгч булчингийн үйл ажиллагааны сулрал гэж сая ярьсан тэр шалтгаантай холбоотойгоор дээшээ ингээд цалгаад байна гэсэн үг. Тэгэхээр ходоод улаан хоолой өөрөө хүчлэг орчинтой, түүнийгээ тэнцвэржүүлэх механизмтай учраас энэхүү цалгалтанд илэрхий шинж тэмдэг илрээд байдаггүй. Харин манай төвөнх цагаан мөгөөрсөн хоолой бол ам хамраар орсон амьсгалыг хоёр талын уушгинд дамжуулдаг. Амьсгалын замын саласт бүрх өвчтөй учраас маш нэмхэн хүчлэг орчинд тэнцвэргүй ийм саласт бүрх өвчтөй учраас саяын энэ ходоод улаан хоолойн агуулмж булчингийн сулралтай холбоотой дээшээ цалгихад нь саласт нь зочирч эхэлдэг. Ингээд ходоод улаан хоолойн сөөргөстэй хүмүүст хавсарч тохиолдоод байгаамаа. Ингээд нэгэнд ингэж цалгаад байгаа үед яг саяын тайлбарлсан ходоод улаан хоолой бол хүчлэг орчинтой, түүнийгээ тэнцвэржүүлэх механизмтай улмаас ходоод улаан хоолойн сөөргөө өвчний үед чээж гашуу оргих, өвчүүний ард төөнөх, халуун оргих гэх мэт тийм сонгомол завиуруудын илэрхээс өмнө
Өөрөөр хэлбэл хотоод улаан хоолойн зөвөр илэрч одоо хотоод элэг цусны эмчид хандхаас өмнө төвөнхт зөвөр мэдрэгдэж төвөнхийн зөвөраар залгуур хоолойн зөвөраар илэрч чихамар хоолойн эмчид хандах нь бол ийдэг байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх одоо хотоод улаан хоолойн сөөргөөтэй хүмүүс энэ шалтгаанаар эхлээд хамар хоолойн эмчид хандж идэг. Учир нь ингээд төвөнх цагаан мөгөрсөн хоолойн саласт нэмгэн хүчлэг орчинд эсвэргүй амьсгалын замын салс тучуурын дээр бүрхэгдсэн байдгаас өчүүхэн бага сөөргөөнлийн мэдрэг байдаг. Ингээд хотоод улаан хоолойн сөөргөөний үед бол төвөнхийн төдийгүй хамар, залгуур, уушиг гэх мэт амьсгалын замын бүх эрхтнүүдийн мэдрэгшил нэмэгддэг. Ингээд дээрх төвөнхийн сөөргөөний улмаас ихэнхдээ л хоолой удаан хугацаагаар шалтгаан тодорхойгүйгээр өвдөх. За бас удаан хугацаагаар урт богино янз бүрийн хугацаагаар ханиах. За тэгээд нөгөө залгилтын зөвөрүүд хоолойдоор юм байгаа юм шиг болох хоолойд дахин торж хүндүрлэх гэх мэт зөвөрөөр одоо эмчид хандж идэг. Төвөнхийн сөөргөө өвчний шинж тэмдэг нь хоолой залгуурын эмгэгтэй андуурагдах нь их тул хүмүүс эмчид хандахгүйгээр дур мэдэн эмчилгээ хийх эсвэл тоохгүй орхих нь элбэг. Хоолой өвддөг гэсэн зөвөртэй хүмүүсийн 50-70%, хоолой сөөдөг зөвөртэй хүмүүсийн 79%, хоолой торох мэдрэмжтэй хүмүүсийн 88%, хоолойгоо байнга засдаг зөвөртэй хүмүүсийн 82%, цээж хорсох зөвөртэй хүмүүсийн 40%, улаан хоолойн өрөвсөлтэй хүмүүсийн 25% нь төвөнхийн сөөргөө өвчнөөр онцлогддог байна. Төвөнхийн одоо сөөргөний үед хоолой шалтгаангүй өвдөх, хоолой хорсох, хоолой аргаж хурааших, удаан болон одоо ямар нэгэн хугацаагаар ханиалгах, ялангуяа сэрвэн чаниах энэ сэрвэн чаниалт нь оронд ороод хэвтэх үед нэг юм агаарын орчин сэлгэх, орчин өөрчлөгдөх, өөрөөр хэлбэл ингээд тасалгаанаас салхинд гарах ч юм уу, эсвэл салхинд явжгаад тутагшаа орохт ч юм уу, сэрвэнж ханиах, за хоолой сөөх, сааралдах, дууны өнгө өөрчлөгдөх, дуу хоолой сулдах, цуцах. За хоол ундандаа гахад цацах, хоолойд юм байгаа мэт дахин залгилт хиймээр болох, хоолой засах, хоолойгоо дахин ингээд засаад байх, цэр хуралдах гэх мэт зөвөрүүд илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж төвөнхийн дуран хийлгэхэд бол маш хялбархан онцлох боломжтой. Төвөнхийн дурангаар төвөнхийн сөөргөөний зураглал илэрч төвөнхийн сөөргөө батлагдсан тохиолдолд бол бид хотоод улаан хоолойн эмч, уушигны эмчийн, өөрөөр хэлбэл дотрийн эмчийн үзлэг онцлогоо, зөвлөгөө авна. Хотоодны дуран зэргийг хийлгэж шалтгаан эмгэг жамынх нь хувьд одоо хавсарч эмчилдэг. За энэхүү эмгээгт одоо нөлөөлөх хүчин зүйл нь гэх юм бол төвөнх цагаан мөгөрсөн хоолойн ам хамраар орсон амьсгалыг хоёр талын уушгинд хүргэх, дамжуулах үүрэгтэй. Амьсгалын зам болон хоол боловсруулах замын уулзурт байрладагтай нь холбоотой олон хүчин зүйл нөлөөлнө. Бид нар энэ одоо эмчилгээнд бол гол нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээс л зайлсхийх үндсэн арга хэмжээнүүдийг авна. Дээрээс нь одоо эмийн эмчилгээ, хэсэг газрын эмчилгээнүүдийг хийдэг. Нөлөөлөх хүчин зүйлээс бол хамгийн нэгдүгээр амьдралын хэв маягийг нь өөрчлөх хэрэгтэй. Үүнд хэрвээ одоо арх тамхины хэрэглээтэй бол үүнийг нь багасгах, ялангуяа архины хэтийцэн хэрэглээний үед огих, бөөлжих байдал бол энэхүү эмгэгийг дамжруулж яддаг учраас үүнээс зайлсхийх, биеийн жингийн зохистой хэмжээнд байлгах, ойр ойрхон хооллох, ойр ойрхон багаар хооллох, бариу одоо хувцаснаас зайлсхийж аль болох сул хувцлах, унтахаасаа 3 цагийн өмнө хоол идэхгүй байх, дэрний өндрөө тохиромжтой, дэрний өндөртэй одоо унтах зэрэг ийм амьдралын хэв маягийн зөвлөгөөг өгдөг. Үүн дээр нэмээд хоолны зөвлөгөө бол маш чухал. За хоолт ижилтэй холбоотой хүчлэлийг эсэглэн, газтай, халуун ногоотой, гашуун хүнсний бүтээгдэхүүнээс татгалзна. Үүнд гашуун жимс, шоколад, кофеин агуулсан төрөл бүрийн ундаа, жуус, шарсан хоол, холестерины агуулмж ихтэй хоол хүнс, за сөнгөн сармис, мөн ялангуяа гаатай хүнс, кетчуп, спагетти, пицца зэрэг одоо ийм улаан лойл орсон хүнсний бүтээгдэхүүн зэрэгээс татгалзахыг зөвлөдгөө. Мөн одоо хоол идсэний дараагаар хоолой залгуураа зайлах, хоолойгоо аль болохоор бага засах зэргийг зөвлөдөг. За тэр хоол идснийхаа дараагаар хоолой залгуураа 30 минутын дотор зайлах нь одоо ямар эмгэг жамын ач холбогдолтой вэ гэхээр
тэр ходоодонд байдаг певсин гэж фермент нь дээшээ ингэж салгихтаа заавал юм шингэн байдалтайгаар биш залгуур хоолойд очиж хоолны агуулмжтай нийлээд ийм хийн төлөвт ороод энэ нь ингээд манай төвөнх цагаан мөгөөрсөн хоолой залгуур хоолойд очиод наалтчдаг гэж үздэг. За ингээд гаднаас хүчлэх хоол хүнс хэрэглэвэл нөгөө илүү их зовир илрээд идэг нь тэр хүчлэх хоол хүнс маань тэр хийн төлөвт очиод наалтсан байгаа певсинтэй урвалд ороод хүчлэх певсинийг нь идэвхжүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр тэр певсиний идэвхжүүлэлтийг сулруулахын тулд хоол ундаа эцснийхаа дараагаар зайлахыг бас зөвлөдөг. Энийг хоол эцснээс 30 минутын дотор. Анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч Цэнт Суран ярьлаа. Альва өвчнийг эрт онцлох, эмчлэх нь цаашид учирч болох олон эрсдлээс сэргийлдэг. Тиймээс танд ямар нэгэн таагүй зовир, шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаж байгаарай.